За сайн байцгаана уу? Манай сувгийг үзэж байгаа бүх хүмүүстээ үзэж байгаа өдрийнх нь мэндийг хүргэе. Та нартаа өнөөдөр олон ангитай маш сонирхолтой кино ярьж өгөхөөр бэлтгэсэн байна. Сувгаа үзэхээс өмнө лайка дараад, subscribe дараад үзээрэй. За тэгвэл киногоо эхлэлцгээе. За манай кино эхлэхэд манай гол дүр болох уу малсун болгоно түүрний хүргэн хүү болох ч сургалтынх нь газар дампуураад хаяг энтрийг нь буулгаж байгаагаар эхэлдэг. Ах хүү жаахвдээ хаяг энтрээ буулгахгүй гэж хөвтэйл дээр нь хөвтөж мөвтөд бүр шившгийн тарнаа хүн амьтанд тэрүүгээр нэг цуглуулад харин хадам ээж болох хуу малсуун нэрээд чи одоо наанаасаа босооч ичээч том болсон охин чинь чамайг хараад байна гэж хэлээд энэ үйлдэлийг нь ямар тач зогсоодیں۔ За энэ охин бол манай малсууны ач охин Чогийн охин Хана. Хүргэн хүн яах вэ? Угийн л нэг бүтлгүүгээр хийсэн юм дандаа бүтлгүүдэж дампуурж идэг. За энэ эмэгтэй бол уу малсууны охин Жисүг. Ээж охин хоёрын харилцаа ер нь л хүйтэн хүндий. Ядаж байхад энэ гурав чинь Жисүгээс бүр айгүй сүрхий айдгаа. Хүргэн хүнийхээ дампуурсан газрыг хүртэл хадам ээж нь охиноосоо нуу. Дараагийн гол дүр болох залуу бол Даниэл. Алдартай агентлагийн захирал. Хамгийн сүүлийн төсөл нь болох охидын хамтлаг гаргах гэж байгаа. Дебютийн хийлэгчвэл амралтаа аваад өөрийн дураар дарвал зай худалдаж аваад загасчлаад амьдрах ер нь сонирхолтой байгаа. Маргааш өглөөнд болоход нөгөө Даниэлийн агентлагаас шинээр гарах гэж байгаа. Охидынх нь хамтлагийн нэг гишүүн алга болчихжээ. Хаана байгааг нь ч мэдэхгүй Даниэл руу мессеж өчтдөг. Харин мессежийг Даниэл хараад шуутган босоод л тэгэл ажил руугаа явж байгаа юм чинь. Алга болсон хамтлагийн гишүүний нэр бол Эмила. Даниэл бүр өөрөө Америкээс авчирсан байдаг. Энэ үед уу малсун өөрийн гараар босгосон жижигхэн шүлний газраа дүүдээ өвлүүлэхээр болсон байдаг. Малсууны шүлний нууц жор байдаг. Түүнийгээ дүүдээ зааж өгөөд дүү нь харин цааш дүүдээ зааж өгсөн. За тэгээ өнөөдөр тэр шүлнийхээ амтыг шалахаар ирсэн хэрэгээ. Гүй яах вэ хичээсний эцэст энэ хоёр яг жороор нь шөлөө хийж чадсан байдаг. Шүлийн газраасаа гараад явж байхад нь охин уу малсунгүй хичээлдээ ирээрэй гэсэн мессеж байдаг шүү. Юу вэ гэсэн чинь манай хоёр чинь нийлж байгаад хамтдаа сайхан караокеддаг хэрэгээ. Ач охин болох Хаана хөөхөн дуулцдаг. Уу малсуу маань залуудаа их сайхан дуулдаг. Одоо ч хөвшрөө дээд өнгөө авч чадхаа байсан. Үүндээ хөөх юм сэтгэлээр унчихнаа. Ач охин болох Хаана хичээлээ огт хийхгүй байгааг имэж бүр гадралчихсан. Чи яага хичээлээ хийхгүй байгаа л гэхэд ач охин Хаана имээ би хичээл хийх дургүй. Харин би дуулах дуртай л гэн. Имэж яг охиныхоо энэ хүсэл мөрөөдлийг дэмжиж авах шиг байгаа. Өөрөө залуудаа сайхан дуулдаг байсан ч карьераа босгож чадаагүй болохоор охиндоо бас хөөхөн урам өгнөө. Жисүг бол хичээлдээ сайн байсан, маш сайн дээд боловсралтай, сайн сургуульч төгссөн, ажилдаач сайн нэг компанид хэлцээний дарга хийдэг. Энэ охтууд бол Даниэлийн бэлдэж гарах гэж байгаа охидын хамтлагийнх нь гишүүд. Менежер нь болон Даниэл орж ирээд Эмилаг хаана байгаа талаар түүнтэй холбогдсон хэсэг талаар асуухад энэ охтууд бүгдээрээ л мэдэхгүй. Тэр сүүлийн үед би энэ өвдөд байна гэд нэг л хаачин байсан талаар Даниэлд хэлдэгэ. Орой болоход Жисүг ажлаасаа таарж ирээд ээжээсээ аавынхаа нас барсан өдөр болно ядаж булсан нь хаана байгааг мэдхүү гэж асуудаг. Малсун бол мэдэхгүй чи яах гад байдгийг 50 жил хэл үггүй явсан хүнийг асуулаа. Ер нь тэр хүнийг байгаагүй гэж бод гээл хэлчихнэ. Хөргөн жаа бол шинэхэн бизнес эхлүүлээд алаад өгнө гэж бодоод л баахан газраас мөнгө зээлээ авцсан. Тэгээ өрөнд баригдсан хүн л сууж байгаа. Үүнийгээ бас ихнэрээсээ нуунаа. Жисүг бол аль хэдийн бүгдийг нь мэдсэн юм шиг л байгаа. Нөхрийгөө дампуурсныг нөхрийгөө ер нь юм хийя гэхтэн Жисүг бол юу ч хэлдэггүй шууд л дэмждэг. Тэгээ дампуурчдаг. Бараг л дасцсан юм шиг байгаа. Анх Жисүг нөхөртөөгөө сууя гэхтэн уу малсун болох ээж нь зөвшөөрөөгүй бүр ээжээсээ зөрсөөр байгаа нөхөртөө суусандаа удахгүй харамсах юм байна гэдэл хатуухан нөхөртөө хэлчихэн тэрээ. Өглөө болоход ээж нь бүр амттай сайхан хоолоор ширээгээд үүргэсэн байдаг шүү. Жисүгийн төрсөн өдөр байж таардаг. Жисүгч үүнийг нь хараад бүр тоож байгаа ч юм алга юу их хоол бэлдсэн гэ бараг л уурлаад байгаа юм шүү. Ээж нь бас цаагаараа төрсөн өдөр чинь болж байхад ядаж хоол иж өгсөнд баярлаа гэд хэлчихэж болдгоо мó л гэн. Бас мөн нэг дууны тэмцээнд орох гэж байгаа талаараа уу малсуу маань хүүхдүүдтэй хэлдэг.
Жисүг бол үүнийг нь сонсноо та ирүүн орж яах гээд байгаа. Та угсаа чадахгүй гэд ээжигээ хэлцдэг. Үүнийг нь сонсон уу малсуу маань сэтгэлээр унаад ерөн би залуудаа хийж чадаагүй зүйлээ одоо хиймээр байна гэж хэлээд бас л ам зөрөөд ээж өхөө хоёрын харилцаа үнэхээр хүйтээ. Гэрээсээ гараад явж байхад нь цаанаас нэг мотоциклтэй хүн хүрээд ирнэ. За энэ хүн бол уу малсуу эгчийн маань багийнхан найз. Манай эгчэд бас хөөхөн талтай юм шиг байгаамаа. 60 жилийн турш хажууд нь байгаа ганц эрэгтэй найз чинь биздэ гээд л залуу байхад нь сайн юм шиг эргүүлж байгаад Вьетнам руу явчихсан. Тэгээ ахыг буцаад ирэхэд уу малсуу эгч маань жирэмсэн болсон байгаад энэ хоёр тэгээ суугаагүй юм шиг байгаа. Нөгөө яриад байсан дууныхаа тэмцээнд орохоор ирдэг. Манай уу малсуу эгчий чинь манай ах хүргэж өгөөд л их хөөхөө малсууныг бол тултлан дэмждэг. За чи чаднаа амжилт гэдэл ах гарахтаа энэ зураглуу бүр ингэж харсан нэг учиртай л байх цаана. За уу малсууны дуулах ээлж болоо тайзан дээр гараад ямар дуу дуулах вэ гэж асуухад шар цамцтай залуу гэж хэлээ зогсож байхад нь Даниэл гаднаас нэг эмэгтэйтэй орж ирдэг. За энэ эмэгтэй бол ерөнхий захирал Кимшим алдартай дуучин Даниэлийн эгч байдаг. Энэ уу малсуун болон Даниэлийн эгч хоёрч бие биелгээ айгүй сүрхий харж байхыг бодвол ямар таач бие бинийгээ таньдаг байх. Одоо дуулах гэж байгаа шар цамцтай залуу гэх дуу нь малсууны дуу юм шиг байгаа. Баттай хэлдгүүч явандаа мэдэгдэн яг малсуун надад зориулж битсэн юм шиг дуу шиг санагдаг гэж хэлээд дуугаа дуулж эхэлдэг. Эхлэл хэсгээ маш гоё эхлүүлээд дуулж байдаг ч даанч төгсгөл хэсэгтээ бол өнгөө алдаад бүр алж өгнөө. Үүнийг нөгөө Даниэлийн эгч харснаа бараг шоолоод байдаг шүү. Малсууныг тайзнаас буугаад хажуунаас нь дуучин болно гэдэг хин дуртай хүний хийж чадах ажил биш гэд бараг л малзуунд хандаад хилчих шиг болж байгаа. За оройч болоход төрсөн өдөр нь байсан болохоор Жисүгч ажлынхантайгаа арх ус юм уу яасан ямар тааж согтуу ирдгээ. Нөхөр нь охин маань бит хоёрт нэг юм хэлмээр байна гэсэнгээд охинч хичээл хиймээргүй байна мөн дуулмаар байгаа талаараа хэлээд яг гадаа нь малсууныг нөгөө ах маань хүргэж ирж таарад Жисүгийн урилгыг сонсоод малсуунч гэртээ маш хурднаараа гүйгээд орж ирнэ. Эмээн бол угаасаа л ач охиноо дуу дуулах дуртайг мэддэг болохоор ер нь өөрийнх нь хүслээр явуулахыг хэлдэгч Жисүг урдаас нь бүр ээж лугаа уурлаад тэр дээд боловсралтай болох ёстой. Тийм хүн болохыг хүсэж байна. Та намайг яг л тэгж өсгсөн. Та намайг хизээж хүмүүсээс өмөрдгөө байсан. Хэрвээ өмөрөх юм бол чамааг хүмүүс аагүй гэдгийг чинь мэдэх болно. Та намайг ингэж өсгөөгүй. Энэ бол миний хүүхэд та бараг дут. Ээжтэйгээ бүр арай л удаан хамт амьдарчлаа. За бараг л та манахаас яваад үг гэж хэлчихэн тэрэ. Үүнийг нь сонсон малсуунч юу ч хэлэхвдээ үг дуугүй шууд гэрээсээ гараад явхан тэр. Сэтгэлээр унсан хүн чинь энэ хорвоо дэлхий дээр ямар шалтгаангүй удаан амьдарсан юм шиг санагдаад явж байхад нь гадаа бороо ороод манай хүн чинь ороод явж байхад нь нэг таксины жолооч уу малсууныг бороонд нороод ханиад хүрчгэж магадгүй би таныг хүргээд өгьгээд дахин хэлсээр байгаад борооч их орж байсан болохоор уу малсуун тэгээ таксинд суунаа. Талын суудал дээр нь ороод сууж явж байсан чинь уу малсууны нүд анилдаад унтаад өгнөө. Нүдэ нээгээс сэрэхэд оог танихгүй гэрэл зургийн студиэд сэрхэн тэр. Яагаад энд ирснээ мэдэхгүй ч би яг зөв газараа ирсэн юм шиг санагдаж байна гэж бодоод хөрөг зураг авахулгаар болоод хүн байна уу гэж дуутал цаанаас нөгөө таксины жолооч гараад ирдэг шүү. Уу малсуунч хараад хүү чи хизээтэй хувцас солиод өмсчвөө гэсэн чинь энэ эрэгтэйч бүр гайхаж ирээд л анх одоо л таарж байгаа хүн шиг яриад за ингээд уу малсуу маань хөрөг зураг авахулгаар сууж байсан чинь урдаас нь гэрэл гэлбаад нүдэ анаад нээгээд толинд өөрийгөө харсан чинь шал өөр царайтай болсон байхыг хараад бүр чочдсон байгаа үстэй. Гүй тэгэл өөр царайтай болсон хүн чинь бүр юм л боддсон байгаа үстэй. Дээд тэнгэрт ирчихвүүч гэж бодоол за гэрэлдээ байхыг бодвол там ямар тайч биш юм бэ гээл өөрийгөө нэг цохиж үзээл нэг алгадаж үзээл өвдөж байхыг бодвол ямар тайч зүуд биш юм байна гэж бодноо. Толинд сайн дөхөөд харуул энэ төрх нь уу малзууны залуугийн төрх байдаг шүү. Таксины жолооч л ямар нэгэн учир байсан бэ? Намайг бүр суучих гээд исэн юм а. За тэрийг л олъё гээл гадагш гарнаа. Бүх зүйл урдны хിവэр хүмүүс амьдардгаараа амьдарч гайхаж боломгдсон манай уу малсун чинь тэнд байсан хэдэн хүүхдүүдээр очиод хүүхдүүдээ би хэдэн настай юм шиг харагдаж байна гэсэн чинь нөгөө хүүхдүүд нь бүр гайхаж харснаа.
Хөгшин эмгэн шиг хувцалсан хүүхэн байна гэхэн тэрий. За энэ үед Жисүг өглөө өрөөнөөсөө сэрж гарч ирээд ээжигээ ямар тааж гэртээ байхгүй байгааг бол мэддэг. Согтуудаа мөн ээждээ хэлсэн үгээж мөн санаж идэг. Харин цаанаас нь нөхөр нь ирээд л хадам ээждээ санаа зовоод ээж байхгүй өнөөш нь ирсэнгүү чи ээж тэгж хэлдэг нь яаж байгаа юм гээд харин үүнийг нь Жисүг бүр тоосон ч юмгүй манай ээж тэр баргийн өвөнд шантраад гэртээ ирэхгүй байхаар хүн биш удахгүй хүрээд ирчихэн санаа зоволтгүй л гин. Ув малсуу маань явсаар байгаад найзынхаа дэлгүүр рүү орох гэтэл найз нь яг урдаас нь уус цацаж орхиноо. Гүй тэгсэн үүнээс чинь зүгээр сив сап гээ шууд бултаж чаддаг заяа. Өөртөө итгэж ядаад л нөгөө өвдөг байсан өвдгөө барьж үтсэн чинь зүв зүгээр бүр хөнгөн шингэн байхан тэрээ. За энэ согтуу залуу бол яагаад нөгөө ув малсууныг маань моциглдээ ирж аваад байдаг ахын хүүхэд Жаян шүнжин шоудаад шал согтуу. Ув малсуу маань Жаяныг өөрийг нь танина гэж бодоод урд нь очоод чи намайг таньж гин үү гэхэд энэ согтуу толгойч чи нөгөө бааран таарсан хүүхэн биш дээ. Би яасан чам таалагдаа юу энэ гэж далчхнаж байгаад бүр хэд сайн цохиулаад тэр чигтээ шууд зүгтэн. За найз нь ч бүр танихгүй шууд л дэлгүүр рүү яваа орчдөг. Ув малсуу маань гэртээ харивал за энээс бүр 7 дор юм болох юм байна гэж бодоод хамгийн ихэнд өлсөж байгаа ходоодоо дүүргэхээр болно. За ийм юм болж байх үед ах ув малсуун руу байнга л залгаад бүр холбогдож чадахгүйдаа санаан зовоод зогсож байдаг. Ув малсуу маань өөрийнхөө хоолны газар ирээд үхрээ махтаа шөлөө захиалж идээд за тэгээ юу гэж дуугаа өнгөрөх үү ийм тийм байна гэж шүүмжлээд л аваа гарна штэ. Шөлөө ингэж чи тэг чаана гэж зөвлөгөө өгөөд энэ хоёр ч яг хуу тэгээл урд нь бүхэлдэж тонголцоод ув малсуун игчийн явуулсан тагнуулын тэр хөгшин эмгэн юу гэж битээр зүгээр хоолны газараа өгөхгүй гэж бодоол өнгөрнө. За чааш явж байгаад охинтойгоо таарнаа. За миний охин л намайг таниндаа цусаа холбоотой юм чинь гэтэл Жисүг бүр хажуугаар нь тоож чарсан юмгүй шууд л зүрөөд явчихна тэр. Хин ч өөрийг нь танихгүй болохоор буцаад гэрэл зургийн студиэс таксины жолоочийг олъё гэж очтол тэр газар нь байхгүй болцсон. Яг хажуугаар нь нөгөө хайгаад байгаа шар таксийн өнгөрөхдөө манай хүний хувцсыг муухай болгоод хайчнаа. Эмила хамтлагийн охтуудаа таарамж муутай харьцаатай байсан байдаг. Хамгийн сүүлд уулзсан хүмүүс нь бол хамтлагийнх нь гишүүд. За энэ охтууд бол Эмилад ямар нэгэн зүйл хийсэн нь бол ярианаас нь мэдэгдэг. Яг ямар зүйл хийсэн дараа нь яг тодорхой болох байх. Хэрвээ ахиад тэр буцаад ирвэл ямар ч хамаагүй аргаар түүнийг буцаад явуулна гэд бүр айхтар охтууд байдаг шүү. Жисүг өдрийн цагаар ажлынхаа нэг хүнтэй явж байгаад ээжигээ шал өөр хувцлаад нэг таксин сууж байгааг олж харах нь тэр. Ув малсуу маань энэ үед муухай болсон хувцас солихоор дэлгүүр орж нэг өөртөө таарсан хөөхөн гэгээлэг хослол аваад өмсчихнөө. Даниэл харин Эмилитай огт холбогдож болохгүй хамтдаа хоол идэж байсан газараа хүртэл ирэхэд энд нь Эмил аач байдгүй. За тэгсэн чинь нөгөө таксины жолооч чинь Даниэлийн эгчтэй наан нь хамт хоол идээ сууж байдаг шүү. Бас л ямар нэг утга учиртай байх. За тэгээд оройч болж ув малсуу маань явж байхдаа өөрийнхөө дээр үед ажилдаг байсан газрынхаа яг өмнө нэрдэг. Энэ газар зүгч хийж заримдаа бас дуулдаг байсан юм билэ. За энд нэг эмэгтэйг тодотгож харуулад байдаг. За энэ эмэгтэй бол Даниэлийн эгч байх гэж бодсон. Тэр үед нэг залуугаар гитар заалгаж айгүй хөөхөн дотн юм шиг харагдсан. Мөн хамтдаа анх удаа шар цамцтай залуу гэх дууг энд дуулсан байдгаа. За дотгош яваад ороход бүх зүйл өөрчлөгдөө. Тэсүүр орчин манай хүнийг чи угтаж авнаа. Гайхаж сониучж хараад лин тэрнгөөр явж байгаад өөртөө уух юм захиалахаар болдогч соёлын шок. Яаж захиалахаа мэдэхгүй ард нь байсан хүмүүс ч уурлаад яхаа мэдгүй зогсож байсан чинь хажууд нь нэг охин хүрээд ирдэг. Тэгсэн чинь өөрийнх нь ач охин болох ханаа хурж ирээд манай хүнд чинь уух юм захиалж өгнөө. Ханаа энэ клубт ирж оройн цагаар дуулдаг, бүр маш гоё дуулдаг. Ач охиноо дуулж байхыг харсан ув малсуу маань бүр дотроо бөөн баяр охиноо дэмжээд л хаанаа хүлээж байгаад гарч ирэхэд нь өөрийгөө би чамайг таньдаг штэ танихгүй яад ингээд ханаач бүр урдаас нь гайхаад чи яаж намайг таньдгийг гэж асуухт нь чи бид хоёрын имээ чинь найзууд байхгүй да би найзынх нь ач охин гэж хэлээд өөрийгөө танилцуулдаг. За харин энэ үед Даниэл Эмилаг хайгаад гадуур явж байхад нь менежер нь залгаад инстаграмаа шалгаад ах гэдэг. Тэгсэн чинь манай ув малсууныг нөгөө хөөхөн болохоор хувцас өмсүүлж байгаад нөгөө дэлгүүрийн хоёр чинь зургийг нь аваад инстаграмдаа хийчихжээ. Энэ зургийг харсан Даниэл ч шуудхал нөгөө дэлгүүрийн зүг маш хурднаараа явд юм баа зү. За тэгвэл нөгөө талд Жисүгийг захирлан дуудаад яваад ортол захирлан түүнийг тушаал дэвшүүлээд захирал болгосон байдгаа.
Бүгд л түүнд халуун баяр хүргэж ухтаж авдаг. Харин Даниэл нөгөө дэлгүүрийг олж ирээд Эмилаг асуухад саяхан хажуу талын Карака руу найзтайгаа орж байхыг харсан гэж хэлдэг. За энд Хаана Малсун хоёрч Каракад орж ирээд Малсунч бүр өөрийнхөө залуугийнх шигэ дуулдаг болсондоо баярлаад тэнд байх дуунуудыг зүгээр л хашрааж байдаг шүү. Харин Даниэл Каракад орж ирээд Малсуны дуулах хоолойных нь тийм нэг гоё уянгалаг хоолойг нь сонсоод өрөөг нь олоод ирдэг. За өрөөнийх нь нүүдэнд ирэхэд яг өөрийнх нь нөгөө хайж байсан хамтлагийнх нь гишүүн Эмила байна гэж бодоод Малсууны дуулахыг хараад л зогсож байсан чинь Малсууны гинт гидсэн өвдөөд гарч ирдэг. Ариун цэврийн өрөө ортол манай хүний сарын тэмдэг ирсэн байдаг. Ариун цэврийг л авах гээд дэлгүүрт ороод алийг сонгож чаддгүй яасан ч олон юмтэй гээл сонгох гэхээр нөгөө худалдагчаас нь хичээд бүр яахаа мэдгүй байж нэг ариун цэврийг л сонгоод чааш явтал Даниэлтай мөргөлчихнөө. Уу Малсуу маань Даниэлийг нэг гаж донтоо новш байна гэж ойлгочихно. Даниэл харин өөрийг нь танихгүй байгаад нь гайхаад Уу Малсууныг жүжиглээд байна гэж л ойлгочихно. Ариун цэврийг л аваад гарч ирсэн чинь Даниэл ч үүдэнд хүлээж байдаг шүү. Уу Малсуунч чи одоо яах гээд байгаа яасан гэж асуусан чинь Даниэл урдаас нь сайн уу? Чи яагаад жүжиглээд байгаа? Чи яасын ой санамжаа алдсан юм уу энэ гээд энэ хоёр чинь энд жоохон хэрүүлийн чанартай юм хийчихнэ. Даниэлч бүр аргаа бараад Эмилаг шалгаруултанд орж байсан бичлэгийг нь үзүүлээд үүнийг нь харсан Уу Малсуу маань бүр хэлэх үггүй нам гацаад яахаа мэдэхгүй байсан чинь Даниэл угаасаа Уу Малсууныг Эмила гэж бодож байгаа штэ. Чи тэгээ ой санамжаа алдсан ч алдаагүй ч хамаагүй эхнээсөө толгой хүртлэх байгаа байдал чинь бүгд л Эмила шиг харагдаж байна. Ядчил чи над дээр ирвэл одоогийнхоосоо арай дээр амьдрах болно гэж хэлээд нэрийн хуудасаа өгдөг. Энэ хоёрыг ингэж маргалдаж хэрэлдэж байхыг замын цаанаас Ханаа утсан дээрээ бүгдийг нь бичээд авдаг. Даниэлийг чааш явахад Ханаач бүр Даниэл үү гээл өнгөрдөг. За Жисүүгч нөхрийгөө гэрийнхаа доор гараад ир гэж дуудаад нөхрөнч санаа зовоод оцсон чинь Жисүүгч машинаас буухтаа бүр нар баруунаас гарсан юм үгэлтэй сайхан инээсэн амтан бөөм баяр бууж ирдэг шүү. Нөхрөнч юу болсын санаа зовлоочтой яагаад ийм их баяртай байгаа талаар нь асуусан чинь өнөөдөр тушаал дэвшээ захирал болсноо хэлнэ. Нөхрөнч бөөм баяр охиныгоо ирэхээр хамтдаа лаа үлээцгээе. Энэ баярыг тэмдэглэхгүй бол болохгүй ганц хундаг юм вино энтер ууя гэд энэ хоёр чинь айгүй инээлтэд гэрлүүгээ явахыг манай Малсун яг хажуунаас нь хараад сонсоо зогсож байсан байдаг. Маргааш нь болоход хүүхдүүд нь өөрийг нь байхгүй тэгэхэд жаргалтай байгааг харсан хүн чинь шинэ хүн болохоор шийдээд Даниэлийн өгсөн нэрийн хуудсын дагуу агентлаг дээр нэрдэг. Уу Малсуу маань Даниэлтай уулзаад л чи нэрээ надад байгаа бүхнээ зориулна тэг од болгоно гэлөө хэрвээ би Эмила биш чиний хайж байгаа тэр хүн чи эргээд ирвэл яах вэ гэж асуухад Даниэлч урдаас нь чи бол Эмила мөн би мэдэж байна чиний байгаа байдал чинь гээд бүгд Эмила байна. Эмила буцаж ирэх ямар ч боломжгүй чи энд байгаа учраас гэж хэлдэг. Үүнийг нь сонсон Уу Малсуу маань мянга өөрийгөө Эмила биш гэж хэлээд өрөөсөө ойлголцгүй гэдгээ мэдээд одоо яах эсэх талаараа асуусан чинь Уу Малсуунд маань ердөө 3 сарын хугацаа байгаа дебютээ хийхэд үүнийг нь сонсон манай хүнч бүр гайхаж орхиноо. За энэ үед агентлагийн гадаа хар таксинаас нэг хүн буухан тэр Уу Малсууны хөгшин царайтай хүн агентлаг руу яваад орхон тэр хаана энд мөн сонгон шалгаруулалтанд орохоор ирээд эмээгээ өөр хувцалсан өөр стил имижтэй болсон байхыг хараад мөн л гайхаад эмээгээ л хоцорно. Харин Уу Малсуу маань ариун цэврийн өрөөнөөс гарч ирж явж байгаад өөрийнхөө хөгшин царайтай таарад энэ хоёр чин энэ нь урдаасаа гайхсан царайтайгаар энэхүү киноны маань 2 дугаар анги төгсдөг байгаа. Сувгийг маань байнга дэмжиж үздэг бүх хүмүүстээ маш ихээр баярлалаа.